Өв соёл өнөө цагт нэвтрүүлэгтээ хамтдаа байгаа эрхэм үзэгч таны энэ өдрийн амгалан айлтган мэдчилье. Бид бүхэн нэвтрүүлгээрээ Монголынхоо үндэсний их өв соёлыг энэ цаг үед хөгжүүлэн, төгөлдөржүүлэн авч явж байгаа үндэсний брэндүүдийг онцлон та бүхэндээ хүргэдэг. Энэ удаагийн дугаартаа бид эртний Монгол хийц үндэсний хувцас сурланг та бүхэндээ онцлон хүргэж байна. Ингээд нэвтрүүлгийн маань зочин хойморт эртний Монгол хийц үндэсний хувцас сурлагын захирал, хувцас зохион бүтээгч, уран цэцэг, Зааман үндэсний урлагийн их театрын бүжигчин, эртний Монгол хийц үндэсний хувцас сурлагын загвар өмсөгч, Сэнтэргүний ажилтан Дүвшин Баяр нарыгаа одоо ирж ирүүлээд байна. Ер нь одоо бас эртний Монгол хийц үндэсний хувцасны урлан маань бас 15 жилийн түүхтэй зузаан намтартай одоо үндэсний хувцасны брэндүүдийн нэг болсон. Тэгэхээр зэрэг бас ер нь таныг тийм ээ яг эртний Монгол хийц энэхүү брэндээ одоо үүсгэн байгуулах санаагаа яг хизээ төрж байсан юм. Энэ брэндийг ер нь бас яг ямар сэтгэлээр одоо анх эхлүүлж байваа эндээ соёлоо яриагаа эхлэе. Эртний Монгол хийц урлагийн маань үүсгэн байгуулагдсан түүх гэвэл 2010 оноос эхлэн ерөнхийдөө гоё үндэснийхээ хувцсны одоо соёл түүхэнд хувь нэмрээ оруулах тийм хүсэл төрж тэгээ тэр цагаас хойш ер нь эхлэлтэй өдийг хүртэл сайхан үйл ажиллагаагаа явуулаад үндэснийхээ хувцсыг урлаад ингэж байж байна. Ер нь хүний нэг анхны хийж одоо байсан зүйл гэдэг бас сэтгэлд өөр юм түүхтэй байдаг шүү дээ. Тэгэхээр би таныг бол таны хамгийн анхны уралж исэн дээл ямар дээл байдаг вэ? Ер нь одоо энэ хувцас дизайны салбартай холбогдох болсон түүх ер нь яагаад ингэж үйл урлаж тийм ээ дээл хувцас урлаж эхэлсэн бэ? Магадгүй мэргэжлээ сонгосон сонголтоос бас эхэлж магадгүй те. Ер нь бол би бодохдоо 15 жил одоогоор ингээд 15 жил би яг энэ үйл ажиллагааг тасралтгүй хийчихсэн тий зохион бүтээх ажиллаа хийчихсэн тэр тусмаа бүр яг Монгол үндэснийхээ хувцсан дээр ингээд ажиллажсэн хүнийхээ хувьд өөрийгөө ингээд дүгнж шинжээд бас нэг буцаад харахад би бол бүр бага балчраасаа эхлүүлээд Монгол ахуйтайгаа холбоотой байсан тий мал ахуйтайгаа холбоотой байсан. Тэгээд өшөө дээрээс нь миний онцлог гэхээр зэрэг хот хөдөг ингэж гоё хойлж амьдрдаг байсан. Энэ мэтчлэн одоо амьдралын маань бас нэг гоё тэр процессууд үнэхээр энэ үндэсний хувцас руу орох одоо тэр дур сонирхлоо ингээ ажиллаж хаад бүр багаас байсан. Манай ээж хэлдэг. Одоо манай ээжийн оёдлын машин надад ерөөсөө байдаг. Миний хамгийн хүнд итгэлтэй зүйлийн нэг байдаг. Тэгээд ээж маань бүр жоохон мэдээ орох цагаас эхлүүлээл ингээл их гоё сонирхолтой хөөрхөн. Манай ээж өөрөө нэг тийм бас айхтар цаанаасаа бас тий дээл хувцас урлах тийм авьяастай хүн байсан юм шиг байгаа.
дөнгөж жоохон ингээл мэдээ орсон цагаас нь ээжийнхээ ойж байгаа энэ эдлийн машины дээр хийж байгаа юмыг харж их дурладаг, туслахыг хүсдэг тий. Тэгүн батал тэр эдлийн машин энтрын их сонирхдаг, зураг хүргийн сонирхдаг. Них гоё юм далавчтай хүний зурагтай. Тэгээд тийм жоохон байхаасаа эхлүүлээд би ер нь ойдл үлийг ингээд нэлээд сонирхож ээж өрөөсөө өдрийн ихэнх цагуудад дандаа эдлийн машин дээрээ суугаад юмаа хийдэг, уралдаг, хувц сонор уралдаг, хүүхдүүдтэй хувц сонорыг хийж өгдөг. Өшөө дээрээс нэг тийм гоё хэлбэр гаргаж ингэж хээ хваар эсгэж тэр хийж байгаа зүйл дээр ингэж гоё хатгааж ингэж шигтгэж өгдөг, шаглаж урлаж өгдөг байсан юм тийм. Тэгээд 10 жил байхдаа би үнэхээр 10 жилийнхаа формыг зүгээр огт байлгадаггүй. 7 хоног нэг ингээд загвартаа болгож өмсөд дараагийн 7 хоног дахиад өөр загвартаа болгож өмсдөг. Нөгөө нэг юм орс форм өмсдөгсэн аахгүй бор. Тэрийгээ хүртэл загварын зүгээр байлгадаггүй 7 хоног болгон сольдог. Тэгээд парч марчгаа бол өөрөө ингээд бас янз янзаар ойж өмсдөг тийм охин байсан. Тэгээд оюутан болоод бас л хувцаа бүгдийг гутлнаас босоод бүх зүйлээ өөрөө хийж өмсдөг байсан. Оюутан сургуулаа төгсөөд тэгээд хэсэг хугацаанд өөр бизнес хийгээд ингээд завсарлаад ингээд явж исэн ч гэсэн хүний үнэхээр цаанаасаа төрөлхийн тэр авиас тэ чадвар төрөлхийн дур сонирхол бол хизээч арилдаггүй юм бэл. Тэгээд үнэхээр амжилттай бизнесээ хийгээд явж исэн ч гэсэн энэ миний хажууд ингээд бодогдоол тэ боломж болцоотой болоод гоё ингээд санхүү доктортай ингээд нэг асуудалгүй болоод ирэхээрээ гоё дуртай юмаа хийх юмсан гэл ингээд тарих толгоонд байнга бодогдож явдаг байсан. Тэгээ сүүл рүүгээ мэдээж ингээд хийж исэн бизнес маань хүртэл амжилттай байсан болохоор би ер нь яг Монгол хүнийхээ хувьд юу хийж бас л энийгаа л хийх би шалтгаанаа хайгаад исэн юм да гэж боддог аахгүй юу. Тэгэл ер нь Монгол хүнийхээ хувьд би ер нь монголчуудаа хэрэгтэй юм юу хийж байгаа ингээл бодоол. Би ер нь юу хийж чадах юм гээл бодоол. Маш их тийж боддог байсан би. Тийж бодож жагаад миний чаддаг юм юу вэ гэд өөр дээрээ бодоод ирэхээр чинь би нөгөө л тий хувцас хунар урлах, зохион бүтээх энэ ажил байгаадсан байхгүй юу. Тэгээд энэ ажлаа би яаж монголчуудынхаа гоё тий Монгол түмнийхаа эх орныхоо энэ гоё юмтай холбож хийх вэ? Хүн бол ерөөсөө ганц өөрийнхөө биеийг бол аваа явчихдаг юм байна. Өөрийнхөө аль тичигээд явчихдаг юм байна. Өшөө дээрээс нь одоо ард түмнийхаа гоё эх орондоо хэрэгтэй л юм хиймээр нэг тийм сэтэл бүр хэдэн жилийн өмнөөс төрөөд идвэсэн. Тэгж жагаад яг тэр хоорондоос ингээл гоё хувц сонор эмхтэн хүн юм ч өмсөхийг хүсэн шүү дээ. Тэгэл энд тэнд очиод гоё урлуулгаал ингээл яг санаагаар ерөөсөө болж өгдөггүй тийм байгаадсан байхгүй. Тэгээд үндэсний хувц нэг жоохон ингээл 30 гараад ирсэн чинь үндэсний хувц өмсмөр санагдаал. Тэгээл гоё үндэсний хувцаад загварлаг болгож өмсмөр санагдаал. Тэгээд тэрийгээ хөөцөлдөд явахаар ерөөсөө нэг л болж өгөхгүй тэр хийлгэх гэсэн хүн маань ч ингээл ойлгохгүй. Ер нь бол манай үндэсний хувцс нэлийн одоо энэ хоцрогдоод тий загвар маагур нь ингээд өмсхийн аргагүй болцсон учраас надад ингээд таалагдахгүй байгаад байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт энийг өөрчлөх, хөгжүүлэх, авч явах тийм хүн байхгүй байгаад байна. Тэгэхээр зэрэг би чадах юм биш байгаа гэсэн санаа орж ирсэн байхгүй юу? Энд л яг хувь нэмрээ оруулъя тийм ээ. Би өрн чадах юм биш үү? Би чадах юм биш үү? Үзээд алддаг юм уу? Энд чи одоо би тэртээ тэргүй миний санхүү эдийн засаг бол айтаахан болчихсон. Би тэгээд нэг хідэн ойдолчод аваад ингээд өөрөө гой санаагаараа юм хийхэд ямар ч байсан нэг яадгийн бэлээ яаж амьдрнаа гэхэргүй болчихсон үе байсан учраас яад ингээд баг тэгж чадсан байхгүй. Баг ингээд хүн тоож миний хийсэн зохиосон зүйлийг өмсөж идэлж хэрэглэхгүй ч байсан гэсэн би өөрөө өмснөө гэл бүгдийг би өөрөө өмснө гэж тэгж бодож анх хийжсэн. Тэгээд хамгийн анхны маань үйлчлүүлэгч үнэхээр одоо Монгол улсын гавьяат тий доочин жавхлан маань эдийн. Тэгээд жавхлан манай ажил дээр би ресторан ажилладаг гэсэн тэр үед тэгээд ямар ч тохиолоор илээ бит хоёр нэг ирээд уулзаад тэгээд би ингээд их гоё загварын дээлмэл хийх юм өсөлтөө ер нь хийж эхлэе гэж бодож байгаа. Нэ тэргээд ярихгүй юу? Тэгсэн чинь хөөе орна чи хийчлээ тэгвэл би одоо удахгүй тоглолтоо хийлээ шүү дээ. Чиний гоё дийл хийжээч гэдэг юм. Бас ерөөсөө огт хийж байгаагүй учраас би бас жоохон сүрдээд Монгол дийлэн дээр бол би огт хийж байгаагүй. Яана одоо тэр гоё тоолт юм чинь одоо ингээд
онцгой дэл хийгээд би ингэчүүл яах юм бэ гэж жоохон айцтай мэрсэн зүгээрээ урна би өөр газар тоглолтныхоо дээлнүүдийг захиалчихсан. Тэгээд магадгүй чи ингэж гоё юм ярьж байгаа юм чинь гоё юм хийчих чинь билүү. Чи ямар ч гэсэн нэг дэл хийчих гэдгийгсэн аахгүй юу. Тэгэхээр нь би шууд тэр зингер гэдэг нөгөө оёдлын машины газараас шууд оёдлын машин худалдаж аваад гэртээ орой үеийн цагаар ажлынхаа бус цагаар хийсэн жавхланд дээл. Дээл хийж явахдаа яана болж байгаа юм болов болохгүй байгаа юм болов гэж бас бодож шнэ тэр чи өөрөө зохиож хийж байгаа юм чинь. Тэгээд ямар ч хийсэн хийгээд ингээд авчраад өгсөн чинь жавхлан бол үнэхээр гоё гайхалтай дээл хийсэн байна орнаач хийсэн. Би энэ дээлийг өмсөөл яг Чингис хаан шиг болчлоо. Тэгээд чи шууд дараагийнхаа дээлийг хийж эхэл надад шууд захиалгаа өгье. Тий. Тэр захиалсан дээл нь маш таалагдаад тэгээд дахиад захиалгаа өгье гэд 14 хоногийн дотор хийгээрээ би одоо уусан мус явна гэд. Тийч би жавхлан тамгийн анхныхаа дээлийг хийж өгчээсэн. Тэгээд жавхлан бас надад үнэхээр гайхалтай урам зориг өгчээсэн тэр үед. Өө би чадах юм бэ. Би ингээд ер нь урлагаа нэгээд ингээд гоё монголчуудаа үндснийхэн дээл авцыг хийж өгье гэсэн сэтлийг хамгийн жавхлан надад маш их гоё урам зоригтойгоор өгсөн байхгүй. Тэгээд тэр цагаас хойш одоо тэгээд өнөө хүртэл хийж эхэлсэн маш хурдан одоо монголчууд маань мэдсэн ийм гоё загвартай яг хүсэж исэн юмыг хаана хин хийгээд байна гэд бүр эрэл хайгуулолоод хүмүүс явдаг. Тэгээд манайх тэр үед нөгөө засгийн газар орны ард урлантай байдгүйсэн. Тэр урлан дээр ирээд бүр алгаад чаад хүмүүс баярлаад манай үүдэнд ирээд өө олчлаа өстө нэрэ гоё гэд. Үнэхээр тэр яг эрэлт хэрэгцээ чухал байгаа үед нь би хийж эхэлсэн юм билээ. Тэгээд хүмүүс бүр яг дотроо ингээл Монгол хувцыг ийм гоё загвартаагаар өмсгийнсэн гэж хүсээд байсан мөртлөө хийлгэх газар байхгүй, хийж өгөх хүн байхгүй байгаадсэн гэд бүр өөртөө бүр бараг реклам тэр үед янз бүрийн ийм сошиал ертөнцийн тий харьцангуй бага шүү дээ. Бараг байгаагүй дөнгөж нэг Facebook пэйж хуудас юу агаал хэлжсэн үе яахгүй. Тэгээд хүмүүс тийсэн ч гэсэн дурлсан хүссэн юм а бүр яаж игээд олж ирдэг гэдгийг би тэндээс харж исэн. Тэгээд хүмүүс бүр маш гайхалтайгаар гой сонин саднаар бүр маш их дуртайгаар хүлээж аваад юу нөгөө оюутан дээл болгоно өөрөө өмснө гэсэн юм чи эхнийхээ цагаан сараар өөрөө ч өмсөх дээлгүй болчоод би тэр Word кашмирын юм плаж худалдаж аваад цагаан сараар би өөрөө дээл авахгүй. Бүх дээлийн маань хүмүүс авсан. Тэгээд өөрөө тэгж цагаан сарыг гаргаж ийсэн тийм түүх идэг аахгүй. 2 сарын ихээр одоо бас Эртний Монгол хийц үндэсний хувц урлагийн маань одоо загварын шоу болж өнгөрсөө. Энэ талаар одоо үзэгч хүмүүс бол бас тодорхой мэдээллүүдийг авсан бас ямар өвөрмөц шоу болсон бэ гэдээ одоо сошиал орчинд хүртэл одоо маш олон тийм хандлт одоо сэтгэлдлүүд хөвчээсэн. Тэгэхээр зэрэг энэхүү одоо загварын шоуныхын талаар шууд яриагаа эхлэе гэж бодож байна. Сая өнгөрсөн 2025 оны 2 сарын 7-нд манай загварын шоу маань болж өнгөрлөө. Үнэхээр гайхалтай сайхан болсон гэж бодож байгаа. Тэнд оролцсон бүх үзэгчид, бүх уран бүтээлчид, модельүүд тий шоу зохион байгуулсан багийнхан маань маш сэтгэл өндөр байгаа. Яагаад тэгэхээр яг хийж хүмүүстээ ард түмэндээ харуулъя гэсэн болгоно одоо үнэхээр толтолн сайхан сэтгэл санаанд ханамжтай байдалд хүртлээл харуулж чадсан гэж бодож байгаа. Тэгэхээр загварын шоу гэдэг чинь өөрөө маш том нүсэр ажил шүү дээ, тийм ээ. Тэр шоуны одоо бас голлох загвар өмсгчөөр манай Төвшинбаяр бас одоо оролцсон. Ингээд одоо шоуны талаар бас одоо шоуны бэлтгэл, найруулга, дуу зүй ер нь ямар байсан бэ те энэ дээр яг энэхүү одоо загварын шоугаа хэрхэн бодож төлөвлөж найруулга тал дээр та бас яг ямар утгаснаг шингээе гэж одоо оролцсон одоо тийм ээ найруулсан бэ. Ер нь бол загварын шоуг олон жилийн өмнөөс бодож төлөвлөж тийм ээ яг гоё одоо өөрийнхөө хүсэл зорилго тэр хүсэж байгаа зүйлдээ ингээд тултал хийхин тулд яаран бол ажиллаагүй. Наа зах нь л одоо баг хамт олноо бүрдүүлэхэд тийм ээ яг нэг хүн шиг байх ёстой ч гэдэг юм уу яг над шиг ийм хүсэл зорилготой хүнийг би олох ёстой гэж явж байсан учраас бараг л 5 жилийг зарцуулсан би энд бага бүрдүүлэхдээ тэгээд мэдээж энэ үндснийхаа дээл хавцыг хийж байгаа хүний хувьд тийм ээ энэ шоу бол маш ач холбогдолтой гэж үзэж исэн. Одоо би чинь 15 жил болчихсон байгаа шүү дээ. Тэгээд 15 жил
болохдоо би эхнээсээ л маш суурай одоо их гоё найдвартай тий тавих ёстой гэсэн үүднээс эхлээд би Монгол хувцас ингээд гоё ард түмэндээ дурлуулж ингэж хийх тэр үйл явцаа дөнгөж эхэлж ээж би нэг загварын шоу шууд хийнэ гэж болохгүй гэсэн бодолтой эхлээд Монголдо зохиогдож байгаа олон сайхан загварын наадам тий гоё наадамдаа би бүр жил дараалан 14 оноос эхлүүлээд би бүр саяны жилиг 25 оны гоё наадамд ч орсон. Энэ бол миний бас зорилго. Яагаад тэгэхээр монголчуудаа монгол хувцсыг нь одоо таниулах, одоо хөгжүүлэх тий энэ түүхэнд нь хувь нэмрээ оруулах тийм зорилготой учраас би ерөөсөө тэр наадам одоо надад ямар ашигтай байна уу, ашиггүй байна уу хамаагүй ерөөсөө л би монгол хүн болгоныг одоо ингээд дээл хувцсанд нь буцаагаад гоё уусгаад тэр тусмаа үр хооч залуусаа дурлуулад ингэх зорилготой байгаа учраас би байн ордог. Тэгэн гутаа гадаадын бас гоё загварын наадмуудад ордог. Ингэжээж сүүлийн хэдэн жилдээ харин одоо би өөрийнхөө загварын наадмыг хийх тийм тий шоуг хийх ер нь хийх цаг болжээ. Цаг нь болж байгаа гэж үзээд тэгээд яг тэр гоё тултал хийхэд тулд бас л тийм юу хэрэгтэй эс надад. Одоо ингээд нэлээд гоё одоо тэрийг хийх цаг нь олчлоо гэд бодсон. Тэгэн гутаа цаг нь болцсныхаа дараа яг гоё үнэхээр одоо Монголын үндэсний хувцсны загварын шоу, загварын наадам ийм байх хэвээр, ийм төвшөнд би аваачих хэвээр гэсэн нэг тийм цензуур өөртөө тавьсан байгаа байхгүй. Тэгээ тэрэндээ хүргэж хийхийн тулд тийм амар байгаагүй. Баг хамт олон бүрдүүлэх хүртэл асуудалтай байсан. Тэгээд хамгийн гайхалтай нь би үнэхээр гоё зөв тий яг нэг хүн шиг бага бүрдүүлж чадсан. Яг над шиг бодол сэтгэлтэй. Тийм гайхалтай, чадвартай, авьяастай, тийм сэтгэлтэй, зүрхтэй хүмүүсийг би бүрдүүлж чадсандаа бүр үнэхээр гайхалтай. Тэгээд бид нар ер нь бол би мэдээж хувцас сунар тэр их олон дээл хувцас сунарыг чинь мэдээж жил гарны өмнөөс ингэж хийж ийж бүтэн жилийнхаа одоо үйл ажиллагааг бүр хоошин тавьж ийж зөвхөн шоундаа бэлдсэн гэсэн үг байхгүй. Тэгээд харин гайхалтай баг бүрдсэн учраас бараг ганцхан сарын дотор бид нар ерөөсөө тэр бүх үйл ажиллагааг зохион байгуулад одоо сте төшин байрын хэлж байгаагаар гяс нэг сарын нэгэндээ уулзаал бид нар чи юмаа тохирчин гутаа богд бол руу гарцсан байгаа. Тэр өдрөө гайхалтай гоё шторк бэлдсэн. Тэгэл би угаасаа төшин байрыг анхаарал энэ яг миний хувцсан зохицох юм байна гэж мэдсэн байсан учраас яг тэр нэг сарын нэгэнд хараад бүр баттай. Энэ хүн байхгүй даа гэж бодонгууд бүр ингээд айггүй сайхан ирч хүч ороод бүр хизээч хурч нацгааргүй тэрийнхаа бүр тууштай шууд хийн ингээл миний нэг цаанаасаа хүсэж мөрөөдчихсэн юм юу вэ гэхээр одоо монголчууд маань бүр эрт дээр үеэс морь малаа унаал тавьдаг тий одоо нүүдлийн соёл иргэншилтийн хүмүүс шүү дээ бид нар чинь саяхнаас л сойрон соёл иргэншилт ингэж хилжиж байгаа. Тэгэхээр бидний хувцс хонор бол зүгээр нэг юм хөдөлгөөнгөө одоо пижак шиг ингээл явчаад юм биш байхгүй юу? Морин дээр суугаал, буугаал, тавьгаал тий гэл бүр бүх төрлийн ажил юу хийхэд маш чөлөөтэй. Бидний өвөг дээдс бид нарт тийм сайхан гайхалтай нөгөө юм чөлөөт хувцсыг ингээд өглүүлээд өгсөн байгаа байхгүй юу? Өв соёл болгоод. Тэгээ тэрийг би яаж энэ загварын шоун дээр харуулах ёстой вэ гэж бодож байгаад би бүр 2022 онд Оросын Якут руу олон улсын үндэсний хувцсны наадамд яваад нөгөө яг тэнд нэг хоёр бүжигчин хүүхэн залуу хоёртой таарад тэгээд тэр хоёр манай шоуны нөгөө модель биш байсан л да. Тэр Якутаас цаанаас нь модельудаа гаргаж өгсөн. Тиймээд би бүр тэр хоёрыг хуваараа гуйгаад та хоёр ингээд ихчтэй гоё жоохон хөдөлгөөн гоё Монгол юм бүжигийн хөдөлгөөн хийгээд өчөөч гэдэг яасан чинь бүр тэрийг Якутад бүр гайхалтай хүлээж авсан байхгүй. Ямар гоё юм бэ гэд гайхалтай юм бэ. Ийм гэд бүр тэнд байсан 20 хэдэн шүүгч мөгч нар бүр бүгд утсан буцаараа камер зураг аваад бүр баг шал малан дээр хөвч байгаа жахуу нөгөө зураглаач сандралдаал. Тэгээд яг тэр үед миний бодож исэн бас зүг байна. Би ингэх ёстой юм бэ гэдгээ тэр үеэс бас мэдсэн.
Өв соёл өнөө цагт нэвтрүүлэг өөрөө яг Монголын одоо их соёл тийм ээ өв уламжлалыг энэ цаг үед бид нар яг одоо энэ цаг үедээ одоо хөл нийлүүлэн төгөлдржүүлэн хөгжүүлж явж байгаа бас одоо энэ үндэснийхээ брэндүүдийг бид нар урьж оруулахыг одоо зордгоо. Тэгээд яалтчгүй би одоо Монгол үндэсний хувцсны тал дээр энэ цаг үед бас одоо ингэж уламжлалыг тийм ээ цаг үетэйгээ нийлүүлэн хөгжүүлэн авч явж байгаа брэндүүдгээс судалж агаад бүр танай брэндийг бас үнэхээр яалтчгүй оруулъя гэж зорж ирсэн. Тэгээд брендийнх нь онцлогоо соёлоо бас яриагаа үргэлжлүүлье гэж бодож байна. Тэгээд одоо тэр хүмүүс бүр таны цагаан сараар хүртэл ингээд өмсөх дээлийг нь хүртэл ингээд аваа явуулсан байж тээ. Тэ одоо бүх тэд ингээд брандын нэг одоо юу гэдгийг брэнд хөгжүүл төр нэг ямар ч үлдэгдэлгүйгээр бүх бараагаа ингээд бүр 100% нийлүүлээ тэ. Тэгээд тэр их гоё эрэлт тэр хүмүүсийн бас байгаа хэрэгцээг та их гоё мэдэрч загваруудтай бас гарч байгаа гэсэн үг байх гэж би бодож байна. Одоо энэ цаг үе бол бас нэлээд олон брэндүүд хөгжиж байна тэ. Тэгэхээр хоёулаа яг эртний Монгол хийц үндэсний урлагийн бүтээгдэхүүн яг юугаараа ялгарх юм? Та тэрхүү одоо бүтээлүүдтэй яг юуг илүү шингээж одоо хүмүүстэй бас гаргаж өгөхийг зорддог вэ? Талаар хоёлаа яриагаа. Ерөнхийдөө бол би бодохдоо дээл хувцас хийхдээ ерөөсөө эхнээсээ тийм байсан яг өнөөдөр ч тийм. Яадгүй гэхээр би ерөөсөө энийг бизнес болгож анханасаа хараагүй учраас одоо ч би огт хардаггүй. Эртний Монгол хийцийнхаа урланг юу гэж харддаг вэ гэхээр би миний Монголын өв соёл шингэсэн маш гайхалтай зүйл гэж хардаг. Тэгээд энэ завсар зур надад бизнесийн санал онол тавьсан маш олон гадна дотны тэр тусмаа урд зүгийн хүмүүс одоо өвөр монголчууд энэ төр ер нь зөндөө олон хүмүүс бизнесийн санал болгож тавьж байсан. Энийг ер нь бизнес өөрөө чинь хийгээд байгаа гоё зүйлийг одоо бизнес олгол үнэхээр гайхалтай их мөнгө олох юм аа ч гэдэг юм уу. Би тэр тал дээр бол огт хөдөлдөггүй. Тэгээд миний онцлог юу вэ гэхээр яг тухайн цаг үедээ өөрийгөө чагнаж байгаа л ингээл яг хиймээр санагдсан зүйлээ хийдэг. Хиймээр санагдсан зүйл маань угаасаа тодорхой Монгол үндэсний маань хувьтас тэгээд энэ дотроос яг ямар загвар хийх вэ гэдгийг би өөрөө бодож жагаад оюун санаанаасаа гаргаад тийм ээ зохион бүтээгээд хийж байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө хизээч дахин давтагддаггүй юм байна гэдгийг би өөрөө ч олж мэдсэн. Эхэндээ бол би бас айдаг байсан. Миний санаанууд ингэж дуусчвал яана гэл те тэр үед чинь бас мэдээллийн хэрэгслийнхэн маш их ирээл асууж масуугаал энэ их гоё санаа, энэ их гоё загваруудыг хаанаас гаргаж ирээд байгаа юм бэ гэж асуухад би тэр үед бас гайхаал одоо надаас гараалгаа тий. Тэгсэн ч гэсэн одоо хэсэг хугацааны дараа надаас юу ч гарахаа болчвол яана, санаа дуусчвал яана гэж би бас хүмүүс асуугаад тахаар боддог байсан байхгүй. Учир нь нөгөө танай бүтээгдэхүүнүүд чинь дахин давтагдшгүй гэдгээрээ бас маш онцлог болж тэрлгүй яах тийм ээ. Одоо нэг хүн одоо танахаас нэг дээл хийлгээд авлаа гэхэд түүнийг та тэр хүнд нь зориулаад цор ганцаар бас танай брэнд үйлдвэрлэдэг гэдгээр би одоо бас танай брэнд их онцлог юм гэж харсан. Тэрлгүй яах вэ? Тийм учраас хүний оюуны бүтээл гэдэг бол дахин давтагдшгүй цор ганц юм байд юм байна гэдгийг би бүр энэ их олон жилийн туршид бүр өөр дээрээ үнэхээр баталсан. Тэгээд цаг хугацаа давтагддаггүй шүү дээ. Одоо өчигдрийг өнөөдөр давчирж болохгүй тий. Тэгэл өнгөрснийг одоо давчирж болохгүй. Яг тэрэн шиг яг тухайн цаг үедээ бүтээгдсэн тий гарч ирсэн бүтээлүүд маань хизээч давтагддаггүй. Би бүр тэрийг бүр өөр дээрээ үнэхээр сайн ажигласан тий урлагийнхаа дээл хувцсан дээр ч гэсэн ингээд ажиглаж хахад ингэж л цор ганц бүтээл гард юм бэ. Тийм учраас миний хийж байгаа энэ одоо үндэснийхээ хувцсан дээр ажиллаж байгаа зохион бүтээлийн ажил бол үнэхээр дахин давтагдахгүй, үнэхээр үйлдвэрлэлийн хэмжээнд, үнэхээр бизнес болгох хэмжээнд бол биш юм бэ. Энэ бол шал өөр зүйл юм байна. Өшөө дээрээс нь бүр илүү их өөрөөгөө ингээд ажиллаад ирэхээр би цаанаасаа л монголчуудынхаа хувцсыг урлах тий гоё энэ хөгжилтөнд хувь нэмрээ оруулах цаанаасаа нэг өгөгдөлтөө гэж ярьдэн шүү дээ. Тийм хүн юм байна гэж би өөрөөгөө дүгнсэн сүлд. Тэр үед бараг ахмад насны хүмүүс хүртэл үндэсний хувцсандаа дургүй байгаад хахад яаж хойч үе маань тий үр хүүхдүүд маань тэр залуу сайхан охид залуучууд маань өмсөх юм бэ өмсөхөргүй байсан байхгүй юу. Тийм учраас эднэр юу нь яавал өмсөх юм гэд ингэж тэрэн дээр бас нэлийн толгоогоо би ажилласан. Тэгээд ажиллуулахдаа гой сонирхлын татах хэвээр. Тэр хүмүүст дурлуулах хэвээр.
тэр зүйлийг бид нар хийж чадахгүй л бол хитрхи энэ баригдмал чигээр нь явуулаа л ах юм бол тэр үнэхээр тэр настай хүмүүст нь таалагдахгүй багт чи яаж хойч юу юм өмсөх юм. Тэгээд тэд нар таалагдханд бол нэлээд үндэсний хувцас чөлөөтөө баригдмал биш ингээд бүх талаар нь гоё эвтэйхэн сонирхолтой ийм болгож л өгөхгүй бол тэд нар маань өмсөж идэлж хэрэглэх нь байтугай зүгээр зүхтаах хэмжээнд байгаа аахгүй юу. Тийм байсан учраас тэрэн дээр би ч нэлээд ажилласан мэдээж өөр бусад орлонгийн бүсгүүчүүд үндэснийхээ хувцсыг урлаж байгаа бүхий л хүмүүс маань энэ дээр мэдээж гоё зориг тавиал ажиллаж байгаа шүү дээ. Тэгтэл яг яалтчгүй Эртний Монгол хийцийн загварын шоу бүр ингээд одоо ч олон нийтийн сүлжээнд бол ингээд бүүн болсон байхгүй юу. Тэгээ тэр нөө чонтой үзүүлбэр тэгэл тэр үнэхээр л яг цогц байсан юм байна л да. Тий. Урлагийн цогц үзүүлбэр. Загварын шоу бол зүгээр л хувцас үзүүлээл ингээд ороод тэгэл дуусчдаг штэ тий. Энд болвол бүр ингээд цогц бүр ингээд урлагийн цогц юм явж байгаа байхгүй юу. Өвгдөөс авахуулаад галаа бадрааж байгаа нь хүртэл уран нуграач байх шиг тий. Галыг бэлэгдэж байгаа нь хүртэл уран нуграач хүүхэд галаа бэлэгдэж уран нуграал. За тэгэнгүүтлээ цаашлаад чон орж ирээл. Тэгэл шонкор орж ирээл тий. Тэгээ бүжиг нь орж ирээд дуун орж ирээ шүлэг ингээд зүгээр ингээд маш гайхалтай цогц Монголын одоо үнэртэй салхи гэдэг шиг зүгээр тэнд бол зүгээр ийм гайхалтай омогшил бол тэнд бол үүсчихсэн. Тэгээд тайзан дээр байгаа бид нар гэлтгөө одоо модельууд хүртэл тий бид нар ч урлагийн хүмүүс тий тэгэл бүр ингээд өөрсдөө огшоод энэ огшиж байгаа мэдрэмжээ сууж байгаа үзэгчд хүрэхийн тулд бас ингээд мэдрэмж өгнө шүү дээ. Тэр мэдрэмжийг авж байгаа зэрэгтэл нь хүртэл ингээд үнэхээр ингээд огшоод байгаа байхгүй юу. Тэр ийм нэг ийм зүгээр ингээд модель алхаад ордгийг одоо жоохон ч гэсэн эвдэх гэсэн бидний бодол. Хувцас амтай бид нар бүжиглдэг хөдөлдөг энэ хувцас болоод амтай юм шүү гэдгийг бүжигчдэр илэрхийлэхийг бас оролцсон байгаа нь бас манай дизайнер болон найруулагч хоёрын бас гайхалтай шийдэл байсан юм болоо гэж бас харж байгаа. Үндэсний хувцас бас урлаг гэж би боддог байхгүй бүтээл. Тэгэхээр би Эртний Монгол хийцийнхаа дээл хувцсыг өндөр цензурт хүргэн тийм ээ урлагийн бүтээлийн хэмжээнд хүргэн энийг би бүр өв соёлын бүр дээд хэмжээнд авч явна гэж үздэг учраас би энэ бүжигтээ хавсархан зүйтэй юм бэ. Одоо бүжгээр дамжуулаад бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулаад энэ дээл хувцсны хаач гэсэн гоё цензурыг тогтоож ээж энэ бүр урлагийн хэмжээнд хүрэх юм байна, бүтээл хэмжээнд хүрэх юм байна гэж үзсэн учраас энийг бас ингэж гоё тийм дэглэлт найруулах. Тэгээ тэр дотор хамгийн гайхалтай нь би бас тэр өдөр хичнээн тэрэндээ анхаарч байгаа ч гэсэн тэр үзэгч нартаа бас нэлээд анхаарсан байхгүй юу. Тэгэхэд тэр үзэгч нар бүр бүгд одоо хүн чинь нэг юм 100% сэтгэл ханамжтай гэдэг шүү дээ. Тэд нар бүр 200% байсан. Өшөө дээрээс нь бүр надад маш олон хүмүүс шар ус бослоо, омгшоод уйллаа гэдгийгсэн байхгүй. Тэгэл би тэр заалан дотор байгаа бүх хүмүүсээс ихэнх шахуу те дандаа миний үйлчлүүлэгч нар ихэнх нь нэсэн байхгүй. Тэгэл тэгж мэдрэнгуутаал би сайхан тайвшраал яатсан. Яг гоё те би ийм л юм хүсчихсэн хүмүүст өгөхийг хүссэн. Тий яг үнэ. Тийм мэдрэмжийг л хүмүүст өгөхийг хүссэн байхгүй. Гэтэл тэр заалан дотор үнэхээр бүгд тийм мэдрэмжтэйсэн юмаа зохион байгуулж байгаа бид нар хүртэл өөрсдөө бүр тойлтол гоё мэдрэмжийг тэндээс авч чадсан. Үргэлж миний хажууд бол одоо нэг зэвсэг гэхэд хэлж болохоос Монгол үндэсний хувцас бол байдаг. Яа харахгүй л үндэсний хувцсыг өмсчээж би биелгээгээ хийж бүжгээ бүжгэлдэг. Тэгэхээр хувцас ялангуяа Монгол хувцас бол надтай бол салшгүй бас холбоотой. Тэгэхээр яг загварын шоун дээр илүү сайн гаргаж чадсан нь миний хувьд бодохдоо чин сэтгэлээсээ л хийж чадсан л зүйл баг. Би бүх зүйлээ чин сэтгэлээсээ л зориулсан. Надад чадах бүх зүйлээ л би одоо нэг дэнжин тавиад одоо надад одоо юу гэмдэ нөөц бололцоо бүгд одоо юу байсан тэр бүгдийг л гаргасан. Загварын шоун дээр чинь бүжиглэлээ, загвар өмслөө, жүжиглэлээ бүх зүйлээ ингээд дэлгэн тавьж харуулсан. Тэрэнд өмнөхөр сайн хөрсөн. Тэгээд хувцсны хувьд гэх юм бол 1 сарын 1-нд зүгээр л ингээд тест маягаар ингээд өмсөж үзчихсэн. Тэгэхэд бол амар эвтэйхэн байсан. Зүгээр л яг л нөгөө бүжгийн хувцсыг хийхэд нөгөө бүжигчэндээ зориулаад маш хөнгөнөөр хялбараар ингэж хөвд хийдэг байхгүй юу? Энэ Эртний Монгол хийцийн хувцас бол амьдралтай яг натур хувцас байхгүй юу? Бүр ингээд амьдрал дээр өмсөө явах зориулттай. Бас нэг гоё юмыг би мартаг өдөрөө хэлчихье. Ингэж ярьдаг байхгүй юу? Манай юуныхаа нөгөө шоуны баг бүрэлдэхүүн
Одоо ингээд нэг ширхэгч спонсор, нэг ширхэгч одоо ивент итгэгч байхгүй юм наадам боллоо гэл тий. Тэгээ би бодчихсон. Наадам үнэхээр гайхалтай болоод өнгөрчихөж байгаа. Тийм гот үгүй тэнд оролцсон ерөөсөө үзэгч нар тий тэнд оролцсон уран бүтээлч тэр наадмыг зохион байгуулсан Эртний Монгол эзэн хамт олон тэр гоё тий шоу зохион байгуулсан баг бүрэлдэхүүн тэнд оролцсон бүх хүмүүсийн бүр гайхалтай сэтгэл зөөрөх бүр гайхалтай одоо баг сүнсээрээ тий бүр ингэж нэгдсэн тий бүр ингэж бүх гоё юмаа тэр нь зориулсан тий эд эсээрээ зориулсан өгсөн тийм учраас тэр үнэхээр гайхалтай болсон гэж би чад бодсон. Манай найруулагчаас гайхалтай хүн байсан. Монгол улсын гавьч жүжигчин даваахуу найруулсан. Би найруулагч маш зөв сонгосон гэж бодож байгаа. Үнэхээр гайхалтай, мундаг өстэй сэтгэл зүрэхтэй, авьяас чадвартай, мэрэгчлээ одоо өстэй нэр эзэн болсон. Тэгэхээр гайхалтай. Багштай бол нэлээ олон жил ажиллаж байгаа л да. Бараг 15 6 жил ч бараг. Тэгээ багш бол яг л зүгээр өөрийгөө одоо гаргаа тавьсан юм шиг юм хийсэн. Багш өөрөө яг юм Монгол гэсэн нэг амар доктортой байхгүй багш. Маш олон гэд хэлчих болох хүмүүс яг тэгж гоё хоббигоо хөгжүүлж тэ ингээд дуртай зүйлийг хийж бас амьдарч байгаа нь бас тэр болгон бас байдаггүй. Тэгээд ихэл би таны ярианаас таавал бас яалтчгүй өөрийнхөө бүр ингээд хүссэн зүйлээ хийгээд тэгээд түүнээсээ кайф мэдрээд ингээд амьдарч байгаа санагдаж байна. Тэгэхээр би танд та бас өөр зүйл ингээ хийгээд явж байсан гэдэг рүү ярьж байсан. Тэгээд дараад нь эргээд нөө яг л тэ хоббигоо хөгжүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ хоёрын дундх цаг танд ер нь хэр мэдрэгдсэн бэ? Хүн хүснээ хийж тэ одоо хүснээ буюу одоо яг дуртай зүйлээ хийж хөгжүүлж амьдрах. За магадгүй бас амьдралын өөр шаардлагуудаар хүмүүс өөр зүйлсийг бас хийдэг шүү дээ тэ. Тэр хоёрын яг зүгээр дундх цаг ялгаа та бас яг энэ хоёрыг мэдэрсэн байх гэж бодож байна л да. Ер нь хүн дуртай зүйлээ хийж тий дуртай зүйлээрээ дамжуулан одоо яг над шиг ингээд гоё тий их орондоо ард түмэндээ бусдаа хэрэгтэй зүйлээ хийх юм бол үнэхээр гайхалтай. Би бүр яагаад энийг бүр үнэхээр гайхалтайгаар хэлмээр байна вэ гэхээр энэ их 15 жилийн хугацаа чинь бас тийм богино хугацаа биш шүү дээ. Тэгэхэд би ерөөсөө ядарч байгаа мэдрэмж аваагүй, зовж байгаа мэдрэмж аваагүй, шаналж байгаа мэдрэмж аваагүй. Би бүр ухарч цөхөрмөр шантармаар тийм мэдрэмжийг огт аваагүй байхгүй. Бүр надад хэцүү юм шиг нэг удаач санагдаагүй. Тэгээд би хэлж штий одоо баг унтж байгаа цаг хугацаанаасаа босод бүх цаг хугацааг би энэ зориулдаг. Бараг худалч үн бүтэнсээ өдөрч би амардаггүй. Би бүтэнсээ өдөр ажлынхныгаа амраагаад ингээд яасан ч гэсэн заавал ажил дээр ирдэг. Тэр бүр гайхалтай бац тий. Би бүр энэс одоо ингээд хэсгэн зур би дундуур нэг 10 жил өөр юм хийсэн ч гэсэн тэр гайхалтай үнэхээр хүн дуртай сонирхолтой юм олцохоор бүр эрч хүчин шавхагддаггүй юм байна те энергинд шавхагддаггүй юм байна. Өшөө дээрээс нь аз жаргалыг бол зүгээр л бороо шиг ингээд ордог. Тийм учраас би өнөөдрийг хүртэл хүмүүс наа хэлдэг л дээ. Ямар гайхалтай аз жаргалтай байд юм бэ гэл манай үйлчлүүлэгч нар найз нар бүгд хэлдэг. Ямар аз жаргалтай, ямар байнгын юм гоё эрч хүчтэй, байнгын юм гоё тий баяр баясгалантай байдаг юм ихээр би үнэхээр дуртай юм болоод авсан байхгүй юу.
Тэгээд бүр эндээ дурлж хийдэг учраас би амралтын өдөр надад огт сонирн биш байдаг. Тэгээд бүр унтахтаа зүүдэлдэг гэж бодохгүй юу. Хийж байгаа зүйлсээ ингээд үнэхээр гайхалтай гоё юм хийж ингээд зарим ингээд жоохон одоо цаашид яд юм бэлээ те энэ дээлээ ингээд өшөө гоё болохын тулд яах вэ гэдэг ингээд жоохон санаа гацчихгоод унтаал босоод ирэхэд зүүдлээд босоод ирдэг. Нөгөөтгөө дүүргээд босоод ирдэг. Тэгэнгүүт нөгөөтгөө өргөлжлүүлээл хийдэг. Би бүр эндээс бүр хүнд үгээр хэлж боломгүй тийм их аз жаргалыг үнэхээр өстой мэдэрч аамталж ингэж хүмүүс тэгдэг энэ одоо манайхыг урлангаа явахаа тийм энийг олон жил ямар зовлон бэрхшээл тохиолдсон бэ энэ. Надад бол үнэхээр огт зовлон бэрхшээл байгаагүй. Өдөр болгон аз жаргал, өдөр болгон үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж. Бүр би өөрөө ч гайхдаг. Хүн ингэж тийм гоё дуртай сонирхолтой юм аа л олох ёстой юм бэ. Тэрнгээрээ дамжуулж хүн одоо амьдрал ахуйгаа авч явах хэрэгтэй юм байна. Тэрнгээрээ дамжуулж тэр их орондоо ард түмэндээ хэрэгцээтэй юм хийх юм бол хизээч ухрахгүй, хизээч шантрахгүй, хизээч зовхгүй, зүдрэхгүй тэрийг хийдэг. Тийм их эрч хүчийг тийм юмнаас л гарч ирдэг юм билээ гэдгийг бас дамжуулж хэлээ те. Мэдээж хүн болгон гоё өөр дээр анхаардаг болсон цаг, өөр дээр ажилдаг болсон цаг, дуртай сонирхолтой юмараа дамжуулан тэр амьдрал ахуйгаа авч явах тэр их гоё улс их орондоо хэрэгтэй зүйлсээ хийх нь бол үнэхээр гайхалтай шүү гэдгийг бас гоё хэлмээр санагдчих. Баярлалаа. Харин танаас би бүр тийм энерги мэдэрсэн учраас асуумаар санагдаад багийг цуглуулах гэж бас тэ тодорхой хугацааг үнэхээр зарцуулсан гэд ярьж ирсэн 5 жил гэд. Тэгэхээр аливаа зүйл амжилттай болох заа мэдээж төсөл хөтөлбөр ер нь бүхий л зүйл дээр тухайн ажилласан баг гэдэг бол маш чухал байдаг. Нэг хүнд анхаарал аг байгаа тус болдгоо те. Тэгэхээр би таны бас нөө багийн бүрэлдэхүүнийг бас асуумаар байна. Ер нь шоунд нийт хичнээн хүн оролцсон те. Ер нь аль манай багийн бүрэлдэхүүн тийм их нүсэр биш. Гоё цамхон. Тэгээд манай Эртний Монгол хийц ч гэсэн тийм нүсэр биш байхгүй юу? Миний арт тал зүгээрс бараг нэг хүн нь 10 хүнийг орлохоор тийм мундаг чадвартай, сэтгэлтэй, авьяастай тийм хүмүүс байдаг. Миний одоо яг үйл уралдааг тий хамт олон маань зөвхөлээч гэсэн үнэхээр гайхалтай охтууд байдаг байхгүй юу? Манай гутлын 2 залуу байгаа, оёдлын 3 4 хүн охтууд байгаа. Тэгээд тэд нар бол одоо бүтэн жилийн хугацаанд тэр их нүсэр тий загварын хувцсыг бид нар уралж чадсан. Тэрийг бол өстой дөрдөхгүй байхын аргагүй, магтахгүй байхын аргагүй. Тэгээд одоо энэ загварын шоугаа хийх тэр баг бүрэлдэхүүн бол бас тийм олон байгаагүй. Одоо видеоны маань 3 залуу байсан. Алтан уяг, Угнаа, Баяраа. Тэгээд манай ерөнхий найруулагч Даваа хүү. Тэгээд манай Төвшин Баяр, Мандхаа гэд манай эмэгтэй нүүр царай болсон бүсгүй. Тэгээд цаашаа мэдээ задраад явах юм бол олоолаа л да. Тэгээд яг гол бүрэлдэхүүн. Тэгээд би өөрөө нэмэгдээд ингээд маш цөөхүүлээ бисэн мөртлөө л үнэхээр чадвартай хүмүүс, сэтгэлтэй хүмүүс, авьяастай хүмүүс, тийм нөгөө гоё мэдрэмжтэй хүмүүс гэдэг чинь бүр үнэхээр гайхалтай шүү дээ. Өөрчилж болохгүй нандинаад ингээд шингээх юм бэ. Өшөө дээрээс нь одоо өөрсдөө бид нар өөрсдөө одоо цагт амьдарч байгаа юм чинь өөрсдийнхөө санааг бас шингээмээр байна. За тэгээ чадчихвэл нь одоо ирээдүйн тий үр хойчс маань энийг бас голохгүй шилэхгүй өмсөөсөө өвлөөд аваад яваасаа гэж бодож нухацтай юм хийх юу бэ? Ийм 3 цагийн хэлхээсийг бас шоун дээр бид нар харуулах хичээсэн тий. Одоо Эртний Монгол хийц үндэсний хувцас урлангийн нэг онцлог болвол өөрөө загвар бүрэн тийм ээ гарсан бүтээл бүрэн одоо давтагдшгүй тус тусын загвар тус тусын одоо цаг үеийнхээ өгүүлэмж тийм ээ хүн хүндэн зориулсан гэдэг байдлаар ч юм уу би их онцлогтой гэж олж харсан. Тэгэхээр зэрэг би танаас ер нь одоо хувцсныхаа загварыг гаргахдаа тийм ээ магадгүй ингээд захиалагч ирээд хувцас захиалахад тийм ээ тухайн хүндээ зориулаад та гаргадаггүй. Анхнаасаа л би чинь гоё дурлаж хийсэн. Дурандаа хийж байгаа юм гэдэг бол үнэхээр гайхалтай байдаг гэд би хэлжсэн шүү дээ. Ер нь бол дээл хувцас хийхдээ би нэлийн гоё дандаа өөрийгөө чагнаж идэг. Захиалагчд бол би ингэдэг. Одоо ерөөсөө бүх монголчууд маань монгол гоё хувцас өөрмөц маягаар өөртөө зохимжтой байдлаар ингээд өмсмөр байна.
гэдэг ингээд ихвчлэн төрүүлээд намайг судалсан байдаг учраас ихэнхдээ ер нь надад даатгах маягтай ирдэг. Тэрэнд нь ч би дуртай. Яагаад тэгэхээр би хэлдэг одоо өөрийн чинь оюун ухаан те ураг дараханд юу бодож хүсэж байгааг би бол далтыг хардаг хүн биш мэдгүй. Харин намайг ингээд илүү сайн судлаад ингэсэн болвол би ерөнхийдөө их дураараа хүн өөрийнхөө хийх дуртай. Тэгэд юмд баригдах дургүй. Тэгэхээр өөрийнхөө хийнэ гэд би зүрдэг байхгүй. Өөрийнхөө хийн. Тэгээд таалагдвал аваарай. Одоо бүр үнэхээр жоохон жижигхэн ханцны үзүүрийн юм ч таалагдахгүй бол битгий аваарай. 10 удаач надаар хэлүүлж олно. А бүр одоо энэ бүтггүй байна гэвэл өөр тэг газараа сонгоод ч хэлгсэн болно. Ямар ч байсан одоо ингээл захиалга өгсөн л юм чи авах ёстой мостооч гэдэг юм уу тийм хэл ам байхгүй шүү. Одоо ингээд 14 хоногч бай, сарч бай болоход сэтгэл амар байж байгаад хүрээ дээрээ гэдэл ингээд тэгээд дуртай өнгийн бичиж аваад бас яг ямар зориултаар яг ихэвчлэн юунд өмсгөж байгаа гоёлын маягтай юм уу, өдөр тутмын маягтай юм уу, ямар ажил мэргэжилтэй хүн ч гэдэм тэрийг би бүгдийг бичиж авч агаад тэгээд өөрийнхөө хичнээн нөгөө дураараа загнасан ч гэсэн тэр хүн чинь миний захиалагч байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө тэр хүний оронд тавьдаг аахгүй би. Би хэрэг дуучин байсан бол, би хэрэг бүжигчин байсан бол, би хэрэг малчин байсан бол ч гэдэм үү те. Би хэрэг офис ажилтай хүн байсан бол би ийм л Монгол хувцсыг өмсөх байсан гэж өөрийгөө оронд нь тавьж агаад тэгээд мэдээж би хүнд гологдохыг бодохгүй шүү дээ. Тэгээд тултал нь хийдэг, хамаг чадлаа л гаргаж хийдэг. Дээл ер нь хэр их хүмүүсдэг вэ? Үндэсний дээл хувцас бас яаж хэрэгэлдэг талаараа хэлээ. Дээл ер нь сайн өмснө үү? Тэгээд одоо бүр сүүлийн нэг 2-3 жил болол амьдрал дээрээ зүгээр энгийн үед бүртэл одоо Монгол хутлаа өмсөд дээлээ өмсөд явдаг болсон. Тэгээд айгуу дулаахан дээрээс нь бүс гэдэг зүйл болол те бөөрч хамгаалan дээрээс нь дулааж алдуулдаг тийм гайхалтай шүү дээ. Тэгээд дээл болол ер сайн өмсдөг болчиход байгаа шүү дээ сүүлийн үед. Одоо бүр эртний Монгол хийцтэйгээ орсноос за одоо тэгээд дээлэн дунд шомбох хогоо. Тэгэхээр дулаан байдаг талаар ярихад эртний Монгол хийц үндэсний хувцсны урлан маань нэр нь 4 улирлын одоо дээл хувцсыг бас урлаж хүмүүстэй санал болгодгоо гэж ойлгосон. Тэгэл яах вэ? Одоо нэгэн тал сайхан үндэснийхээ хувцсыг ард түмэндээ урлаж хийж өгч байгаа юм чи ерөөсө бүхий л зүйлийг хийгээл хичээгээл тэгэл өвөл зөнгөө, хавар намаргүй тэгээд малхаа, гутал, өмөд, цаамц, дээл тэгэл бүхий л зүйлийг хийж байгаа. Тэгээд нэг асуулт та ээжигээ одоо үйл урлаж дээл хийж байгааг хараад анх одоо үйлэнд дуртай болсон гэдгээ олсон гэд ярьж байсан тий. Тэгэхээр ер нь уран байна гэдэг удам дагдаг гэж нэг бас үг байдаг тийм ээ. Уран хүн, за дархан хүн гэж монголчууд ер нь гарын дүүтээ тэр хүмүүсийг бас хүндэлж явдаг. Тэгэхээр таны ээж бас уран хүн байдгүй. Уран хүн байдаг юм шиг байна. Та сая үйл урлаж ахыг харсан гэд ярьлаа. Бас энэ талаар уучлуулъя лаа. Тэглгүй яах вэ? Чөтө би мэдээ орсон цагаасаа хойш тэрийг гайхаширж, дурлаж, ингэж тусалж өссөн учраас тэр магадгүй миний бүр маах цусан мэдээ орсон цагаас хойш тэрийг гайхалтай тэр сайхныг мэдэрсэн байх нь шүү дээ. Би тэгээд бодчихсон ер нь миний энэ юунаас ихтэй юм бэ те ямар одоо өв дамжиж ирсэн бэ гэл ингээд яалтчгүй миний ээжээр тамжсан. Яалтчгүй миний ээж ухаан орсон цагаас эхлүүлээд миний багш байсан юм бэл. Тэгэхээр зэрэг гайхалтай би үнэхээр ээж байгаа хүндэлдэг, хайрладаг өшөө дээрээс нь ийм гоё аз жаргалтай, гоё хоббитой тий гоё зөв зүйлд дурламтгай болгож ингэж өсгөж хүмүүжүүлсэн тэр ээжтэй үнэхээр хайртай учраас би бүр ээжигаа зүгээр бурхан гэж бодож үтэж явдаг. Өшөө дээрээс нь би одоо ингээл загварын ертөнц гэхээр л залуу хүмүүс загвар өмсөх ёстой гэл тий залуу хүмүүст л сайхан харагдах ёстой гэл тэгдэг. Үгүй үнэхээр чадaltaа сайн загвар зохион бүтээгч бол эсэргээрээ бүдүүн хүнд гоё харагддаг. Эсэргээрээ хөгшин хүнд гоё харагддаг тий эсэргээрээ одоо жирэмсэн хүнд гоё харагддаг хувцас хийх ёстой байхгүй. Тэгж одоод би бүр одоо ээжигаа 88 настай хахад би загварын тайзан дээр алхуулж байсан. Яагаад Монгол 88 настай тий Монгол сайхан эмэгтэй хүн загварын тайзан дээр алхаж болохгүй гэж.
одоо би ээждээ маш гоё зовсон, маш гоё гайхалтай хувцас хийж өмсүүлээд би алхуулна гэж хичээсээр байгаад, зорьсоор байгаад би ээжээгээ сайхан загварын тайзан дээр алхуулж байсан. Тэгэл мэдээж хүн чинь эмгтэй хүн нас нь явлаа гэл одоо би хүнд чирэггүй дээ гэж бодож суухын оронд те ээж та үнэхээр гайхалтай шүү гэж би хэлдэг байсан. Та тэгтээ бас үнэхээр гоё гайхалтай байна. Яагаад тэгэхээр нэр нь л одоо юу гэдгийг тэр настай байна тий. Одоо ямар ч бүх насны хүнд таарах хувцсыг тэр нь үнэхээр вау гэж хэлтэл харагдтал хувцс гаргана гэдэг бол энэ бол үнэхээр яг уран бүтээлч, хувцс зохион бүтээгч хүний л одоо маш гоё тийм сэтгэл үнэхээр бас чадвар чансаг тэрүүгээр бас үнэхээр үнэлж болох байх гэдэг таны санаатай би санал нэг байна. Тийм. 88 гэдэг чинь бас тийм гоё насан дээрээ одоо тэр бол үнэхээр хүндлэмээр нас шүү дээ тий. Тэгээ тайзан дээр халахна гэдэг ямар лаг юм бэ та нар. Гадаад өвгнийг харсан байхгүй юу? Яг гоё би хата, гоё би хагаа явцсан. Тэгээд тэр чинь хятад өвгөн бидэг баха. Тийм. Яг манай ээж загварын ертөнцид тийм. Тэгин гот би нөгөө шаранда тэгвэл яагаад би ээжээгаа ингэж алхуулж болохгүй гэж бодоод. Тэгж ясараад ээжээгаа явж ийж алхуулсан. Тэгээ монголчууд мэддэг манай ээжийг. Эйгүү мөндөг гоё настай хөвшин ингээд загварын тайзан дээр алхах үнэхээр гайхалтай байсан гэл. Тэгээд тэр чинь миний мөрөөдлөөсөн байхгүй. Маш гоё үйл явдал мөрөөдлийг хамлуулсан байна. Ястай нөгөө нэг уйлж үдчихээг уйлжлаа. Тун утахгүй саршны баяр болох гэж байна тийм ээ. Одоо Монгол цагаан сар гэдэг бол Монгол төмний одоо айл эртнээсээ уламжлалтай маш сайхан том баяруудын нэг байдаг. Тэгэхээр саршны баяраар хүн болгон л одоо үндэсний дээл хувцаараа гангарах гээд одоо дээл хувцаа зэхээд бас явцгааж ах шиг байна. Тэгэхээр урлан дээр нь ер нь инжлийн саршны баярын захиалгаар одоо ямархуу дээл хувцыг бас урдуулахаар захиалгууд их өгч байна. Би бас яг нэг сүүлийн үед хүмүүс ер нь бас ямар дээлийг урдуулъя гэж илүү их захиалж байгаа бол би сонирхож байна. Ер нь аль эртний Монгол эзэн загварыг бол хүн болгон сонирхдаг. Тэгээд одоо ээж нь юм уу аав нь ирээд аваад явлаа гэхэд охин нь юм уу хүүн аав ээжийнхаа дийлэнд дурлсан байдаг. Энэ бол үнэхээр гайхалтай. Би бас яг тийм зоригтой байдаг аахгүй юу? Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ яг энэ жилийн хувьд аль эртний Монгол эзэн маань их айхтар олон захиалга авч чадаагүй. Яагаад тэгэхээр яг сар шинтэй баг шоу маань давцчихлаа. Тэгсэн ч гэсэн бүтэн жилжингээ оруулсан, шоундаа зориулсан үнэхээр гайхалтай дахин давтагдахгүй 99 ширхэгдээл байна надад. Тэгээ тэр дундаа сайхан одоо ингээд залуу үе маань өмсөх юм бол бүр ч илүү гоё зохимжтой, сонирхолтой. Тэгээд янз бүрийн материалаар хийсэн сая загварынхаа шоуны дээлийг арьсаар хийсэн, торгоор хийсэн, цэвэр таараар хийсэн, цэвэр даавгаар хийсэн гэд ингээд хичнээн шооны дээлч гэсэн мэдээж урт настай байх хэвээр тэр бүр улам илүү гоё түүхийг өгүүлээд ингэх ёстой эзэндээ очиод тэр гайхалтай эздүүдтэй ингээд гоё аз жаргалыг авч очих ёстой гэсэн үндсэн дээрээс ерөөсөө тэрэнд огтхонч гомоо хандаагүй маш их нухацтай хандсан ийм гайхалтай 99-ндээ л эртний Монгол эздээр байгаа учраас зорин ирээрээ тэгээд гой үр хүүхдүүдээ тий оюутан 10 жилч байсан хамаагүй насны хязгаар ерөөсөө байхгүй. Эртний Монгол хийц олвол ерөөсөө ямар ч түүр байхгүй зүгээр л яг нэг юм подолк цамцтайгаа өмнө цамцтайгаа явж байгаа юм шиг л тийм түүртэй та сая хэллээ шүү дээ. Аюугүйгаа эвтэйхэн бай суухад хүртэл гээл. Яг л тийм яг ийм дээл хувц сүмзөөгүй юм шиг те.
эсвэл зүгээр бүжгийн хувцас өмссөн юм шиг те. Амар гоё. Тий, ер нь нэг тийм гоё хөнгөн тэгсэн мөртлөө дулаанаа алдахгүй. Тэгээ маш гоё юм гоё би дэвтэх л хувцас гэж хэлмээр юм тий. Энэ өөрөө маш чухал санагдсан л да надад. Би сүүлд бас нэвтрүүлгийн судалгааныхаа ажлаар бас нэг хувцсны урланд ороод ингээд яажсэн чинь. Дээл хэр өмсдөг вэ гэдээ надад асуув. Них ихэвчлэн бол биш ээ. Гэхдээ өмсөхийг бол боддгоо гэдгсэн чинь байнга өмсөхгүй байх гэдэг чинь яг өөртөө тохирсон эвтэйхэн дээлээ өмсөөгүй л байх гэсэн үгтэй гэ надад хэлжсэн байхгүй юу. Тэгээ би нэр нь тийм юм болов. Маш эвтэйхэн дээлээ өмсчвөл ер нь бид нар ч бас өмсөхийг боддөө шүү дээ тий. Ер нь бүгдээрээ л гоё дээлтэйгээ явъя гэсэн бодол төрдөг. Даанч нөгөө нэг түүртэх асуудал их байд юм шиг үлээ тий. Тэгээ бид нар чинь ялангуяа нөгөө гадагшаад төвшөө явдаг. Тэр болгонд одоо бүр дээлээ байнга авч явдаг болсон. Тэрийг өмсөөл гудамжаар явах зөвөр хүмүүс дандаа эргэж хардаг зөв. Тэгээ зарим нь бүр ирээд хамт зураг аваад авуулж мавлаа. Тэр энэ маань бидний одоо амар том брэнд болсон нэг зүйл болж байна. Анх л нөгөө дээлээ хийж эхлэхдээ би яг энийг бодож олсон байхгүй юу. Яагаад монголчууд үндэсний хувцас дээлээ өмсөхгүй бараг энэсээ зүхтаад байгаа юм бэ гэд бодоод тэгж яагаад би ийм ачаартай байна. Өмсөхөд нь эвгүй байна тий. Бидний эвтэй биш байна. Өөрт нь гоё дур сонирхолтой биш байна. Одоо ингээд дурлуулах ёстой юм бэ гэдэг тийм арга зам болоод тэгээ 15 жил би яг ингэж үндэсний хувцсандаа монголчуудаа дурлуулахын төлөө явж байна. Энэ зорилготой өдөр өдрөөр би биелж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл миний бас ажиллаж байгаа сэтгүүлч миний ажиллаж байгаагаар үнэхээр залуучууд ер нь л нас харгалзахгүйгээр бүх хүмүүс бас урд өдрөөсөө илүүтэй тийм ээ урд жилүүдээсээ илүүтэй үндэсний хувцсаараа бас гангардаг болсон байна гэж ажигладаг. Тийм. За тэгээд нэвтрүүлэг маань хугацаатай. Энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр үзэгчдээ бид бүхэн бас үндэсний дээл хувцас. За тэр дундаа дахиад бүр Эртний Монгол хитс үндэсний хувцсны урлагийнхаа талаар бас мэдээллүүдийг хуваалцлаа. Баярлалаа. Одоо тэгээ сар шинээрээ сайхан Эртний Монгол хитсийнхаа загварын шоу наадмыг дэлгэцээрээ үзээрээ талдороо тэгээд тийм бэлэг барьнаа Эртний Монгол хитс. За тэгээд хөгөгчин хэмээх модон могоо жилдээ та бүхэн минь илгээрээ хамглан төрлөөрөө төвшин сайхан жаргалтай сар шиндээ сайхан шинэлэрээ бүх бодож байгаа гайхалтай зүйлсийг бэлэх болтгоо гэж хүсмээр байна. Хорой. Маш сайхан өрөөл байна. Үнэхээр сансан бүхэн сэтгэлчлэн бүтсэн сайхан жил гаргая гэж өргөе. Энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна.